Монголын алдар дулаагч өнрөө юу? Яаж дуусчихсан? Тэр хүнийг дагууллаа да. За зүү өргөлийн нам өгсөрөөр өсөх гэж байна. Өнөөдөр маш олон хүмүүстэй халахж байна. Жохон хүүхдүүд бас байна. Тэгээд халдваргатайгаа учраас зүүн өргөлийн өсвөрийг болсон байна. Одоо жоох хүүхдүүд гэдэг нь одоо энэ хүн байна. За би ер нь нэг иймэрхүү алхдаг хүн байгаа. За одоо бүтэн. Яа. Амралтын өдрөөрөө ер нь уулах тууштай. Ийм бай. За одоо зүүн өргөл. Зүүн өргөл гарах юм уу? Зүүн өргөл арай гарахгүй хаа. Тийм, өргөл дээр нь очихгүй хаа. Эндээсээ тэгээд урагшаага Тэнгэр хад руу явна. Тэгээд Тэнгэр хаднаас цаашаа дахиад нэг гой хад байгаа. Тийш очиж үзүүлнэ. Зам бол маш гоё байна. Тэрээс шалтгаахгүй нөө. За маш их нар тусч байна. Энэ нар гоё байна уу? Оо янз юм. Чам зориулв. Тэргүүндээ энэ нарыг зориулнаа. Маш удаан алхсны эцэст бид нарыг харж чадлаа. Нэг ингээ хасаач хаад үүднэл юм шиг байсан. Би тав авсан маа хэдүү яваа. 29 болсон шүү дээ. Хоёрс дэше сүүлдийн нийтэд одоо 35 5 6 ирсэн. Тэгээ бодож исэн чи юу амьсгалын дасгал юм байна. Эрүүл хүн ч гэсэн нөгөө хүнийхээ эд эс ширхэг бүртээ нөгөө амьсгалаа хүргэх хэрэгтэй юм байна. Одоо бид нар чинь би ингээл олон жил алхлаа шүү дээ. Ингээл алхаад байсан. Хүчил төрөгчийн дутагдал байгаа байхгүй юу? Яагаад би буруу амьсгалж байсан болохоор эд эс эргэтэн байна. Хүчил төрөгчийн дутагдлаа ийм байжсна ингээд дутагдаж яваад бид нар ерөөсөө тэгээд нөгөө өөлөнд алхаад агаараар амьсгалаад хүчил төрөгч аваад ирлээ гэдээсэн чинь бид нар хүчил төрөгчөд дутаагаад гэртээ ирдэг байхгүй юу? Одоо бид нар өксөр дээр нөгөө нэг хөлөө ер нь ойрхон тавиад ойрхон явбал бид нар холын замыг туулнаа гэд би тэгж байгаа. Тэгэхээр энэ бол яг үнэн. Тэгээ одоо нөгөө ойрхон тавиад ойрхон явахдаа бид нар хамраараа амьсгалаа хамраараа л гаргана. Энэ яг 100% хүчил төрөгч бүх биеинд очиод гардаг байхгүй. За одоо 5 км алхсан байна. 2 цаг орчим явж байна. Өнөөдрийн цаг гарал үнэхээр гайхалтай сайхан дулаахан өдөр байна. Тийм биз дандаа. Тийш дээ бро. Яа, мистер зурглаач. Гоё байхaltaй. Айгүй гоё дулаахан өдөр байна өө. Одоо хэдэн километр? 739 гэж байна. 2038 м өндөр дээр явж байна. Тань бөрөд яваарч гар жоохон даад юм. Билиг өмсөч. Юу сонирн байгаа наа чи ямар мэдрэгч ажиллах юм шиг. За. Ийм самарчдын хотог боллоо. Хайж гинэ. Зуухай. Тэгэл байна.
Нэг ирлээ байна. Тэгэл энэ донд ч юм хамардаг байсан юм болов уу яасан юм бол. Жох өмхөө нэртэй юм ч гэдэг. За. Одоо энэ хад руу өгсөн. Хоёр гарах гэж байна. Гарнаа. Явсаа. Юу, цагаан түхөө арах юм уу? Заах. Тэрнгээ зарчихгүй юу? Наач хүн байгаа юм чинь татуулаа гарч байгаа шүү дээ. За. За нөгөө хатч одоо энэ шүү дээ. Юу болоод байна? Бодогч ба. Ёо. Өө тэр бодгоочтой. Ёо. Тэр хитэж юм суучлаа баа. Хасаас гоё. Сууж байгаа. За нэ гаачих нэ өнөө болсон. За. За энэ гаач яхаа тийм ганы хөлбө хотоо шүү. Ачаа хойно суугаа. Миний юм ингээ тойроо дуусчих шүү. За авцаа. Аа энэ амар хүн юм байна. За нэ өнөөгийн бичсэнд авах юм бол ер нь гурван хүндэл үзүүлээ. Хайти. За юу юм бэ? Шатаа шүү дээ одоо ингэ. Араараа өдөлттэй юу яа. Мод руу шидэх гэсэн юм яа. Оо ямар хөөрхөн юм. Тэгээ энэ дараа хутаг олон нөгөө үлдэлтэй нөгөө хутагны эрэгтэй хүнд очих хэрэгтэй байхгүй. Тийм байна. Яах болохоор нөгөө мод жижиглэх бол. Ийм үлдэлтэй. Угаасаа даахгүй. Энэ нөгөө зүнхлээ явчихдаг хөөрхөн юу байхгүй юу? Сандал. Бид үзүндээ. Дараагийн За бид хатан дээр очичоод бууж байв. Сайхан цой идлээ. Бууж байна да. Бас хөөрхөн мэн те. Ингээ хөдөлгөөнгөө Модны сүдэрч яваад хахад жоох хөөрхөн. хөдөлгөөнгөө жоохон сууж мөгөл. Хөт байна. 8000 км. 8000 км явсан байна. 894 гэж байна. Минийх бол 9 км орчим яваад байна шүү дээ. Залуусаа. талдаа 7-8 байх шиг байлаа те. Тэгээд дээшээ нөгөө хад руу явсан учраас бас жоохон километр нэгсэн болов. Гэтэ зүгээр дээ. Тэг зүгээртэй. За одоо ингэж зүгээр болчихсон. Бууж гинөө. 13.5 км алхачихлаа. Жоо ядарч эхэлж байна. Гоё өнөртөж байна. За алхаж дууссан сэтгэл.
Сайхан алхлаа ойр талхаагүй ойр хідэн сар жилч алхаагүй. Атхаг бараг 2 3 жил болж байгаа тий.